Цайрград телевизийн вакцины үнэн нэвтрүүлгийн анхны дугаарыг хэлээ. Манай нэвтрүүлэгт ангаа ухааны доктор профессор Владислав Шафалинов оролцож байна. Владислав Анатольевич, өнөөдөр бид тантай вакцин хийсний дараах хүндрэлийн талаар ярилцмаар байна. Энэ нь хэр их тохиолддог вэ? Яагаад? Энэ бол заавал ярих чухал сэдэв байна. Вакцин хийлгэсний дараа хүндрэл үргэлж гардаг. Баясаарч ирсэн мөн цаашиж байх болно. Хэр их тохиолддог вэ гэлээ. Энэ асуултад үнэн зөв хариулахын тулд эхлээд вакцины талаар болон эдгээр вакцин тулсан хүний биеийн байдлыг үзэж шинжлэх, хариуцлагатай, чөлөөт эмнэлгийн статистик судалгаа хийх шаардлагатай байна. Харамсалтай нь үүнийг ажил болгоод хийж байгаа юм алга. Учир нь хүүхэд насан туршидтын ямар нэг эмгэг нь яг вакцинжуулалтын улмаас үүссэн гэдгийг батлахад маш хэцүү байдаг. Тэгээд хүүхэддээ вакцин хийлгэсний дараах хүндрэлтэй тулгарсан ямар ч ээжүүд эмнэлгүүдээр их гүйх ажилтай болдог. Мөн зарим өвчин, жишээлбэл аутизм үүслийг гэхэд вакцины хүндрэл мөн эсхийг тогтооход хэцүү байдаг. Америкт статистикийг ингэж хөтэлдэг. Тэнд VAERS гэдэг вакцины гаж нөлөөг судлах хороо бий. Энэ нь бараг төрийн байгууллага л да. OpenVirus.com гэдэг тэдний вебсайт руу би орж статистик тоо баримтуудыг нь судалсан юм. Үүнийг хэн ч ороод үзэх боломжтой. Гэлээч миний хамтран зүтгэж Америкийн мэргэжилтнүүд маань вирус тоон үзүүлэлтийг 10 дахин, бүр 100 дахин багасгаж гаргадаг гэж үздэг юм билээ. Тиймээс харамсалтай нь бид бодит статистикийг мэдэхгүй байна. Статистик байхгүй гэж үзэж болох нь. Тэгвэл хүн бүрөө вакцин хийлгэж болох уу? Миний талигч найз профессор Александр Борисович Политаев үүнийг бүр эрс эсэргүүцэж байсан. Өөрөөр хэлбэл вакцин хийлгэхээс өмнө хүмүүс зарим нэг шинжилгээнд ядаж хамрагдах ёстой гэж тэр үздэг байв. Урд нь ямар нэгэн цочмог халдвартай, эсвэл ямар нэгэн эмгэгтэй, эсвэл ядаж банааны харшилтай бол ийм хүмүүс вакцинжуулалтаас чөлөөлөгддөг байсан дэмий зүйл байгаагүй. Заавал венийн судас хавгансан байх, эсвэл ямар нэгэн ноцтой анафилаксийн шок болсон байх албагүй. Зүгээр л харшлын түүхтэй байхад л чөлөөлөгддөг. Учир нь харшлыг хуучны эрдэмтэд дархлааны системийн хийрхэл гэж үздэг байв. Өөрөөр хэлбэл дархлааны системд ямар нэгэн болохгүй байна гэсэн үг. Дархлаа муутай хүнийг яаж дархлаажуулах вүлээ дээ? Энэ нь мэдээж юм. Гэвч одоо үед ийм байдалтай байгаа хүмүүст вакцинжуулалт хийж байна. Вакцины дараах ямар урвалыг хэвийн бус гэж үзэх вэ? Вакцин хийлгэсний дараах хариу урвалыг хэсэг газрын ба ерөнхий, мөн эрт ба хожим үеийн гэж ангилж болно. Би ангаахын номны ангиллаар хэлээгүй. Зүгээр л хүмүүст ойлгуулах үүднээс ингэж ярьж байна. За, хэсгийн урвал гэж юу вэ? Гэвэл энэ нь тарилгын талбайн улайлт юм. Тэгвэл тарилгын талбайн улайлт гэж юу вэ гэвэл ердийн тарилга хийсний дараа улайлт үүсч магадгүй бөгөөд энэ нь хэнийг ч айлгахаар сүртэй зүйл биш гэдэг нь тодорхой. Цэврүүц үүсч болно. Мөн тарьсан хэсгээр хавдаж ч болно. Эн чинь тэгэл арилна, сүртэй биш. Тэгэхээр энэ нь биеийн хэвийн хариу урвал мөн үү? За, үннийг хэлэхэд тийм ээ, ямар ч тарилга ийм урвал өгч болно. Гэвч бид биеийн ерөнхий хариу урвалын талаар ярих юм бол энд аль хэдийн нэлээд олон ноцтой асуудал үүсч болох нь. Хүүхэд аутизмтай ч болж болно. Магадгүй насан турш арилшгүй улмөр үлдээж болно. Америкт гэхэд вакцины дараах хүндрэл ба нас баралт хэдэн арваад хүнд тохиолдсны дараа л тухайн вакциныг зогсоодог. Зашрамт хэлэхэд ковидын үед ингээгүй. Хүндрэл нь яг вакцин хийлгэснээс болж үүсдэг гэдгийг яаж мэдэх вэ? Үүнийг ердийн хариу урвалтай яаж андуурахгүй байх вэ? Бид сүүлийн 50 жилийн турш хүн амд тарилга хийж байгаа тул вакцинжуулалтын үр дүн нь яг ямар өвчнүүд үүсэх магадлалтайг аль хэдийн тодорхой ойлгосон. Гэхдээ шууд хамаарлыг тогтооход хэцүү. Жишээ нь хүүхэд 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй боллоо гэвэл энэ яаж үүссэн байх нь вэ? 6 сар эсвэл 4 сарын өмнө тэр хүүхдэд вакцин хийлгэснээс болсон байж болно. Эсвэл вакцинтай холбоогүй байж бас болно. Өмнө нь өөр халдвар авсан байснаас үүссэн байж болно. Тиймээс бид энд шинжлэх ухааны үүднээс шударга илэн далангүй ярмаар байвал нэг хэсэг хүмүүст олон төрлийн шинжилгээ хийх хэрэгтэй. Жишээ нь 10,000 вакцин хийлгэсэн хүмүүс ба 10,000 вакцин хийлгээгүй хүмүүсийг түүж авч бүлэг тус бүрт эдгээр өвчнүүд ба хүүхдийн чихрийн шижин өвчний тоо хэмжээ хэд байгааг тогтоох хэрэгтэй. Дараа нь 2 бүлгийн тоон үзүүлэлтийг харьцуулж үзэх хэрэгтэй. Тэгж байж вакцинжуулалтын улмаас 1-р хэлбэрийн чихрийн шижин үүсдэг гэдгийг батлана. Гэхдээ тийм судалгаа хийгдээгүй. Яагаад гэвэл тийм судалгааг хинч удирдах хийлгдэггүй бөгөөд хинч санхүүжилт өгдөггүй.
Тэгэхээр л вакцины дараа гарах хүндрэлийг цаг хугацааны хувьд тогтоох хэцүү юм байна, тий? Вакцин хийлгэснээр хүний биед хэвийн бус хариу үйлдэл үзүүлэхэд хэр хугацаа шаардлагатай талаар? Тийм ээ, яг тийм. Ажиглалт хийхэд шаардлагатай цаг хугацааг өмнө нь 5-аас 7 жил гэж тооцдог байсан. Өөрөөр хэлбэл вакцин тариулснаас хойш практикт үр нөлөөний илрэх хүртэл 5-аас 7 жил өнгөрөх хэрэгтэй. Яагаад? Наад зах нь хэдэн жилийн туршид эдгээр урт хугацааны үр дагавар гарахыг үнэлэх нь. Гэтэл гаж нөлөө 7 жил эсвэл 10 жилийн дараач тохиолдож болно. Хэрэв вакцин хавдар үүсгдэгдгийг баталмаар байвал энэ өвчин нь ерөнхийдөө 15-аас 20 жилийн дараа хөгжих боломжтой байвал яах вэ? Вакцины дүнд үүссэн хиймэл дархлаатай холбоотой үүссэн өвчнийг яаж ялгах вэ? Халдварт өвчний дараа дархлаа нь илүү хүчтэй, илүү бүрэн дүүрэн байдаг. Учир нь вирус өөрөө биед орж ирэхэд эсвэл биед ямар нэгэн бактери орвол бидний бие махбод энэ бактери вирусыг бүх талаас нь судалдаг. Бүх молекул, уураг болон бусад нэгдэл бүрийг нь судлаад түүнд тохирсон эсрэг бие хэлбэрээр шингэний ба эсийн бүрэн дархлаа үүсгэдэг. Шингэний дархлаа нь 3-аас 5 жилийн турш эсрэг бие үүсгээд алга болдог. Төр зургийн шин чанартай байдаг. Хэрэв бие нь халдварт өртгөө болсон бол тэд алга болно. Бас эсийн дархлаа гэж бий. Лимфоцит эсүүд оролцдог. Энэ нь насан туршийн дархлаа үлдээдэг. 15 жилийн дараа хүн дахин халдвартай тулгарвал тэдгээр эсүүд үүнийг таньж лимфоцит руу мэдээлэл дамжуулж эсрэг биеийг дахин үйлдвэрлэдэг. Гэтэл эдгээр миний ярьсан үйл явдал вакцинжуулах үед огт тохиолддог. Тэгвэл одоо Ахмад настан хүүхэд өсвөр насныхны талаар тусна ярив. Тэд вакцин хийлгэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? Юуны түрүүнд вакциныг хүн бүрд хийх хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл би үүнийг хийх ёстой юу, үгүй юу? Хэрвээ та ямар нэг шалтгааны улмаас хэрэгтэй гэж бодсон хэвээр байгаа бол эхлээд биеийн байдлыг нь үзэж хүүхэд эрүүл эсэх, ямар нэгэн өвчнөр өвдөж байсан эсхийг нь тодруулах хэрэгтэй. Профессор Александр Борисович Полетаевын хэлснийг эргэн санацгаая. Тэрээр вакцин тариул биед юу болж өрнөх, үүнээс ямар гаж нөлөө өгч болохыг тодорхойлох шинжилгээ эхэлж хийхийг санал болгосон. Ер нь вакцинжуулалт гэж юу вэ? Энэ нь эсрэг төрөгч хүний биед орж ирэхэд үүнийг өөр жижиг хэсгүүдэд хувааж цавчдаг. Өөрөөр хэлбэл S уурагт зориулсан ерөнхий эсрэг биеуд үүсдэггүй. Бие махбод бүр энэ S уургийг хэсэг болгон хувааж, хэсэг тус бүрт зориулсан эсрэг бие үүсгэдэг. Гэхдээ бие махбод бүр өөрөөр цавчдаг. Зарим нь ийм, зарим нь тийм. Харьцангуй хэлэхэд бүгд өөр. Тийм учраас зарим хүмүүст гаж нөлөө үзүүлдэг бол зарим нь яахчгүй байдаг. Хэрэв биеийн цоо эрүүл бол энэ вакциныг өвчин эмгэгийг тэсвэрлэдэг шиг тайван тэсвэрлэх болно. Хэрэв хүүхэд 2-оос дээш эмгэгтэй байвал өндөр настай хүн бол тэр аль хэдийн олон хавсарсан өвчнөөр өвчлсөн бол янз бүрийн сөрөг үр дагавар гарч болзошгүй. Эмч нар үүнийг сайн мэддэг байх хэрэгтэй. Ахмад наснуудын хувьд тэдэнд зориулсан тусгай зөвлөмж байдаг уу? Үнэн дээр хөгшчүүлийг вакцинжуулалтаар зовоодгүй гэдгийг та мэднэ. Миний хувийн бодлоор бол олон тооны вакцинуудын хорт хавдар үүсгэх шинж чанартай хэсгийг бүрэн шалгаагүй байдаг. Хөгшин хүмүүс бол хорт хавдар тусдаг хүмүүс. Тийм учраас ер нь вакцинжуулалт нь хавдрын өсөлтийг хурдцтай болгодог, эсвэл үүсгдэг хэсгийг маш сайн мэдэх нь чухал юм. За ингээд нэвтрүүлгийн төгсгөлд гол асуултын хариуг сонсомоор байна. Вакцин хийлгэсний дараах хүндрэлээс бие махбодоо ямар нэгэн байдлаар хамгаалах боломжтой юу? Миний бодлоор вакцинаас л бие хамгаалах нь дээр. Учир нь эрүүл амьдралын хэм маягийг мөрдөж бие эрүүл байлгах хэцүү байна. Бид хөдөлгөөн бага хийдэг амьдралын хэм маягтай байна. Энд одоо бид сууж байна, өдөржин суугаа байдаг. Тиймээс бие махбодын эмгэг үүсэх хандлагатай байна. Бид зөв хооллож, амьдралын хэм маягаа хэвэн болгож, өөртөө анхаарал тавьж, ажил амралтын зөв дэглэм гаргаж, биеэ хатуужуулах хэрэгтэй байна. Шүршүүрт орсны дараа биеэ улаан болтол нь үрж болно. Заавал харцанд орох хэрэггүй. Эдгээр нь энгийн л зүйл. Дараа нь та өвчнийг тайван даван туулах учраас вакцин хийлгэх шаардлагагүй.